Сайн уу бүгдэнд нь энэ өдрийн минь хүргэе. За баярнаас улаагийн минь үзээд үргэлж дэмжиж subscribe дарсан хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд хэрвээ та хараахан дарж амжаагүй бол дараа намайг дэмжээрэй. Бидний дэмжээрэй. За энэ удаагийн влог минь юуны тухай вэ гэхээр өнөөдөр бид хоёр нүх гэж байна. Тэгээд маш олон хүмүүс ялангуяа Ирландыг улс руу суралцахаар сонирхож байгаа хүүхдүүд маань над руу байрны талаар мэдээлэл өрөөсөө олдохгүй нөө хамсана байраа хаанаас яаж олох вэ мэдээлэл өгөөч гэд комент хэсэгт болон чатаар холбогдсон байгаа. Тэгээд завгүй учраас тэгээд ерөнхийдөө тийж байгаа нэг энэ талаар мэдээлэл хүргэедэй гэж бодож исэн маань өнөөдөр юм шиг байна. За тэгэхээр 12 сараас хойш бид хоёр ерөнхийдөө байр хайж эхэлсэн байгаа. Яагаад гэвэл нэгдүгээрт одоо ингээд ам бүлэлт нэмжийн, хоёулахнаа бол одоо энэ байгаа байранд бол маш сэтгэл хангалуун амьдарч болоод байсан. Тэгээ яалтчгүй одоо ингээд хүүхдийн тэрэг хүүхдээ орон тэргээл нөгөө эд хөрөнгө хогшлууд нэмэгдээд ирэх тусам орон зай маань багасаад эхэлсэн. Тэгээд байраа солих шаардлагатай юм байна гэд 12 сараас хайсан. Өнөөдөр ингээд одоо 5 сар гарах гэж байна. Бараг 5 сарын хугацаанд байр хайсан байна. Ядчил яг энэ хугацаанд болохоор одоо нөгөө нэг дан интер болоод Украинаас маш олон дүрхсэд орж ирээд миний одоо зүгээр хувийн одоо харсан судалгаагаар бид хоёр өрөө байр, Монголоор 3 өрөө байр, 2 бед, Монголоор 3 өрөө байр хайж байсан. Тэгээд яг энэ 5 сарын хугацаанд 2 бедийн үн болохоор 500-аас 800 еврогийн хооронд ингээд зүгээр л ингээд өссөн. Тэгээ анх хайхад 2 бед хайхад болохоор 1900-аас 2400-500-гийн хооронд байсан бол одоо болохоор 2 бедийн үн болохоор хамгийн багадаа 2200-аас 2800 3000 гаруй еврогийн үнэтэй болсон нэг сарын түрээс нь. Тэгээ байр хайж явж байгаад нэг бол байрны ландлордод бит хоёр таалагдахгүй одоо өөр одоо боломжийн одоо төрөслөгч өрсөлдөө байгаа шүү дээ. Тэр чинь сонгогдоод бит хоёр таалагдахгүй ч юм уу. Эсвэл яг орой гэсэн байр мань машины зогсоолгүй ч юм уу. Нэг бол бит хоёр таалахгүй те хүүтэн чигтэй байр байна гэд сонгохгүй ингэж явсаар байгаа 5 сарын хугацаа өнгөрсөн байна. За тэгээд байрыг бол ерөнхийдөө 2 замаар төрөсөлж болдог. Нэг нь болохоор эйжентээр агентлэр гэсэн, хоёр дахь нь шууд байрныхаа одоо эйженттэй интернетээр одоо тэр вебсайтээр байрлуулсан мэдээллүүдийг харж агаад холбогдоод шууд байрны ландлордтойгоо гэрээгээ хийж болно гэсэн. За тэгээ байрны бичиг баримт бүрдүүлэхэд байр бүрдүүлэхэд ерөнхийдөө нэг хид хідэн зайлшгүй материалууд байдаг. Нэгдүгээр таны ажлын газрын тодорхойлолт, PPS одоо number те энэ байвал маш сайн. Угаасаа бичиг баримтаас PPS number шаарддаг, GNIB-аас илүү хэрэгтэй гэсэн. 3 дугаарт болохоор хуучин байрны ландлордын одоо нэг тодорхойлолт шаарддаг. Хэрвээ шинээр ирж байгаа хүмүүс энэ байхгүй бол одоо анханасаа одоо бит хоёр дөнгөж шинээр бидний шинээр ирж байгаа. Тэгээд шаардлагатай бол танд одоо босоо нэмэлт одоо өөрийнхөө арын бэкграунд тий боловсрол одоо ямар юмд яаж ханддаг мэн тэр мэрийгээ ингээд гой анх мэйл хэлэхдээ тайлбарлаж бичих ёстой. Тэгээд байр чинь хэр зэрэг үнэтэй вэ гэдгээс хамаарат банкны хуулах шаардлагатай танд хадгаламж байгаа юу? Тэгээ хэдэн төгрөгийн хадгаламж байгаа вэ? Хэрвээ ингээ ямар нэг эрсдэл гарлаа гэхэд та тухайн байрны одоо учруулсан хохирлыг төлөх чадвар та юу гэх жишээний банк стейтмент шаардлагатай. Тэгээд хэр том байр тий олон өрөө байр сонирхож байгаа вэ гэдгээс чи хамаарат банкны чинь одоо дансны хувьд хадгаламжийн үйлдвэрлэл өндөр байх тусмаа сайн. Тэгээд 7 хоног юм уу сарын орлого чинь тогтмол ажил хийдэг хэсгийг тодорхойлох одоо payslip монголоор цалингийн зэс хуулга гэж хэрэгдэг те. Энэ бас шаардлагатай байгаа. Нөгөө нэг
байрандаа орохдоо байрныхаа эзэнтэй эхнээсээ гэрээгээ байгуулахдаа хэрвээ байрнаасаа гарахаар бол хэдэн хоногийн өмнө хэлэх үү, ямар нэг эрсдэл учрал яах вэ энэ төргээ бүх юм чинь ингээд байрны гэрээн дээр тусгагдаад өгсөн байгаа. Тэгээ байрны депозит буюу барьцаа мөнгө нь тухайн одоо сарынхаа нэг төлбөртэй л ерөнхийдөө тэнцвэрс байрны өмнөд байдаг. Тэгээд одоо ихэнх хүмүүс маань угаасаа байрыг болохоор агентлаар дамжуулж ихэнх нь вебсайтаар мэйл илгээгээд тэгж авдаг. Давтае My Home, Moving Home энэ төргээд вебсайтууд би өмнө хэлжсэн. Өмнөх блогууд дээр мань хэлжсэн байгаа. Тийшээ ингээ мэйл илгээхтэй анханасаа мэйлээ ингээд уншиж байгаа хүндээ сэтгэл төрүүлэхээр мэйл илгээх ёстой. Одоо жишээ нь хэрвээ та төрөслөгч байсан бол ямар хүн байранд авах вэ гэж бодож мэйлээ бичих хэрэгтэй. Хамгийн сүүлд битээ хоёр ингээд нэг байрны эйжент дээр очиад уулзсан чинь эйжент нь одоо ерөнхийдөө өдөртөө нэг байрны захин дээр л 400-500 мэйл ирдгээ. Би тэгээ нэг бүчлэн унших боломжгүй байдаг. Гэс гүйлгээл уншаал шаардлага хангаж байгаа одоо юунууд руу хариу мэйл бичдэг байгаа гэж хэлсэн баа. Тэгээд яг одоо энэ бит хоёрын нөхөж байгаа байр бол яг өөртөөхөө нэр дээр төрөлсөлж байгаа. 3 дахь байр тэгээд яг энэ туршлаган дээрээс үндэслэхээр ямар мэйл рүү хариу бичиж таны одоо байр үзэх урилганд урьдаг вэ гэхээр нэгдүгээр та өөрийгөө сайхан танилцуулаад тэгээд ингээд хідүүлээ энэ байранд амьдрах бүгдээрээ одоо full time ажил хийдэг бол тэрийг хэлээд хэр хугацаанд амьдрах ямар нэгэн муу зуршилтай юу зуршилгүй юу тэрийгэ тайлбарлах. Тэгээд танд машины одоо зогсоолох шаардлагатай юу шаардлагагүй юу эсвэл амтэн танаа байранд хамт амьдрах уу амьдрахгүй юу те энэ бүх юмыг ингээд өөрийнхөө ерөнхий нийтлэг шаардлагыг байр төрөлсөлөгчийн ерөнхий нийтлэг шаардлагатай тэнцэж гэнэ үү гэдгийг хараад хэрвээ тэнцэжэл та мэйлээ явуулах хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр л одоо энэ нь үнэн боломж ингээл бүх газар руу мэйл явуулаад та шал дэмний цаг хугацаагаа очиж хэрвээ байрны эйжентээс хариулахад цаг хугацаагаа алдарч тэнд очино гэсэн. Жишээ нь одоо амтан тийжээдэг хасад ч юм уу айлах юм бол амтан ахыг амьдруулахыг хүлэн зөвшөөрөхгүй гэсэн байран дээр очиж шал дэмий цаг хугацаа алдна гэсэн. Машинтаа ирнэ машины зогсоолгүй байран дээр очиж бас дэмий цаг хугацаа алдна гэсэн. Тэгээд иймэрхүү шаардлага үгсүүдийг одоо мэйлдээ багтаагаад ирэхэд ер нь бол нэг 100 мэйл явуулахад нэг доорож 10 газраас нь бол хариу ирнэ шүү. Тэгээд бүгдэнд нь байр хаах эргэлтэн амжилт хүсье. За тэгээд одоо би байгаа байраа нүүхээс өмнө танилцуулчих. Урд шүн нүүхтэй танилцуулдаг. Тэгээ ер нь бол бит хоёр одоо байгаа байр маань нэг Монголоор нэг өөрөө байр, Ирландаар студио апартментыг хэлж чадна. Ялангуяа хосууд амьдрахад нэлийн одоо тохиромжтой. Би нөгөө нэг ингээ ярихаар амьсгаад байгаа шүү энэ беби гихцэн байгаа болохоор тэгээд ингээ танилцуулах юм бол ийм байна. Ямар хөө гэдгийг та хараад аваарай. Өөрчн бит хоёр ажиллаад хараа. Ирээд бүх юмудаа ингээ баглаа тавьсан байгаа. Баглаа тавьсан тэгээд борцог харсан байна. Анх Ирландд ирэхэд бит хоёр хар чимдаантай л байсан. Тэгээд тэгсэн чи одоо ийм их юмтай болсон байна. Зарим нь манай хүн гаргаад машиндаа хийцэн. Тэгээд энэхийн байрууд онцлог нь тааз маш өндөртэй байдаг. Эндээ ханны утасны шкафта. Тэгээд ингээд тавиур орж ирээд ингээд тог нь болохоор параар халдаг. Тог нь фарн тогаар халдаг. Тог нь энэ нөлөөр англиэр ирсээр дандаа эсэргээр нь ярьдаг л зэ. Тэгээд өөрчн битээр бас энэ байрандаа нэлээ удаан байсан юм чи ингээд маш сайн цэвэрлэг хийсэн байгаа. Манай хүн сая одоо энэ мөлд мөөгөн цэр устгагч цацчлаа.
хэдий гарч байгаа ч гэсэн бас бит хоёрыг 5 дахьтаа гой сайхан амьдруулсан байрны ландлаад нь сайн хүнгээ ер нь нэлээд гүн цэвэрлэгээ их цэвэрлэгээ хийсэн. За тэгээ ингээд нойлно нэг өрөөл байр гэсэн үг дээ Монгол. Тэгээд ийшээ болохоор ингээ галтгооны хийсээ хойно эн чин нөгөө гардента урдаа бас машины зогсоолтой гардента нэлээ одоо юм зогсоол энтрүүд нь маш таалагч одоо юмад зөөчөөд юу яагаал болоо таасаас оруулалаа тэр ийм байна. Тэгээд энэ байр болохоор 1 сарын түрээс нь монголоор арилцаагаар тог биэлтэйгээ зардлаатайгаа нийлээд 4 сая орчим төгрөг болдог. За тэгээд хэрвээ тэгээд барьцаанаас адилхан 4 сая орчим төгрөг гэсэн. Одоо нөх гэж байгаа байр маань энэс 4 дахин том 4 дахин үнэтэй байдал өнгөж байна. Одоо шинэ байдлаагаа дөнгөж орж үзэх гэж байна. Өмнөдөө дөнгөж анх нэг байрны вивинг гээд ирж үзчихсэн. Чипээ авшуулах юм шиг арай чамд авсан. Чамд авах шүү дээ. За би авшаал. Бүх юу автоматжуулалтын систем бичсэн. Аднаасаа хяналтын системтэй. Яа, за ямар юм. Welcome to your new home. За харин ингэж үлдээс. Энэ хэсэг болохоор одоо агуулх өрөөх юм. Storage room. Ийшээ яваад энэ чи урд нь ирлээ үү? Ирсэн шүү дээ. Хоёулаа байр анх үзэхэд ирээстэй. Энэ болохоор нэг бед. Энэ нэг 0 экстра 0. Нэг 0. Энэ 0 нь болохоор байртай ингээд. Тэгээд энэ байна хамгийн давуу тал нь цаашийн байр болохоор угаасаа амар дулаахан. Тэгээд тог нь болохоор P energy гэдэг. Ингээд энэ болохоор нэг өрөө. Энэ ханы шкафтай юм байна. Тэгээд одоо бит хоёр бас удахгүй нилээ хэдэн зочид хүлээж авах гэж байгаа Монголоос нууц гээл хадлаад манай гэрийнх ирэх гэж байгаа. Манай беби төрөх гэж байгаа гэд Монголоос манай гэрийнх ирэх гэж байгаа. Тэгээд тэднэр энэ байлгаа. Гадны хайр ингээд удаан хатан бичиж. Тэгээд ингэж яваад энэ чинь 89 м квадрат байр, монголоор 3 өрөө. Энэ болохоор мастер бед. Битэрийн хөөсөө. Энэ Чиний гоо цэцэг үү? Ингээд үзэгдэх орчин. Эндээс шийдтэй яацтай. Миний арийн дээр суугаа хичээлээ хий, ажиллаа хий. Тасархай юу? Тасархай. Тэгээ ингээд цанхан аягүй том бүх цанхууд маяг. Хамгийн гол нь шинэ байр учраас ерөөсөө дулаан алдагдал энэ төр байхгүй мөн зэрэг гэсэн юм байхгүй. Тэгээ ингээд ханы шкафта байрны нэг тавьчихлаа хүн юм. Одоо тэгээд ингээд ханы шкафта хараа идэвхтэй нэж. За хараа явчих чаглаа. За. Тэр юу арай. Тэгээ юм наа л та. Хотолтон л явдаг яах. Ингээд найл шүхтэй. Уг нь энэ байна гэсэн мэл хөөрхөн мэсэтэй. За. Яа бүр шинэ бодог өндөртөж шүү дээ. За ингээ галцаа. Лимром ийсэн. Энэ дэлгэг бай. Юу вэ? Welcome to your new home нэ. Энэ ингээд өөнэн энэ хөргөгч алтай хөргөгч байна. Яаж адилчин за хараа. Чи ингээд. За нэг юу. Хати боксинг. На. Water surgical.
Эдний компани нэг зар сурталчилгааны маркетинг дээр нэг ажиллаж байсан тийм. Ой энэ өглөөний сэрэл байгаа. Энэ кофе. кофе. Ахяд энэ чоколад идэх юм байнаас илүү идэх юмсан. Юм нэр. Butter. Бисквит бичсэн байна. Энэ болохоор гаа. Оо ямар хөөрхин. Том компани бас өөр л юм. Баярлалаа. За хэсгэнэ. Ингээ нэлээд том. Одоо энэ чинь 90 м квадрат гэдэг чинь том л юм л та. 3 монголоор 3-оор ийшээ балконы. Банана тэ. Харин балкон. За. Машинаас юм аа. Одоо болно л. За тэгээ манай шинэ гэртээ танилцсан гэж найдаж байна. Ер нь бол нэлээд том байр байна. Оо энд хамгийн чухал хэсэг юм байна. Энэ ингээ угаалгын өрөөний хэсэг. Өмнө хэлсэнчлэн тог нь болохоор P energy буюу урдсан төлбөрт үйлчлэгтэй. Угаалгын машин байна. Хатаагч байна. Байлаа. Хайдаа юм аав таасан гээ. Гой хаад ич. Бид ерөөсөө байр ахвал нэг амир юм би овнтэйсгөл ерөөсөө нэг ажилтгүй. Тий энд ингээд диш вашер нэндээ байгаа. Хүчтэй. Диш вашер байна. Тэгэхээр ингээд хон байгуулалт нэг айтах юм байна. За шинэ гэртээ тавтай мэр